Яг цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаая гэсэн уриатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 21-ний даваа гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч номой Моги Анжгаа гэрлээ найруулагчаар Борхогийн Чинбатнар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүнтэй бэлмэл энбелтамд хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суриатаагаар энбел глюкозамин хондротон сульфат за мөн таныг сонсож байна гэсэн суриатаагаар интермед эмнэлэг хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв хүүдий унтчихжээ гэдэг сэдвээр ярилцах нэ. За энэ номойд одоо энэ уугаад за энэ номой бүр ингээд ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа бүр ор тасалчихсан бол нөгөөдөр нь даргадаа буюу про мөнх батта юу гэж хэлж ирэх вэ? За ер нь тасалсан тий. Би ихтэй тийм амар зүүдэлдэг байсан шүү дээ. Бусд нь бол уугаад тасалсан шүү дээ. Би ихтэй амар ингээ үе ингээд яг ажилласаа хоцорчиж ажил дээрээ ерөөсөө ингээд яаснаа хэлэхгүй ингээд ажил руугаа яваагүй байна. Ажил дээрээ бүр тасалсан байна гэж амар 4-5 удаа зүүдэлж ийсэн. Тэг бүр тэрийг мөрөөддөг байх тийм. Ингээд үгүй амар салганаж босч ирнэ бүр. Сандарч босч ирнэ бүр. Тэгээд гопролаас ёо Гэхдээ нэргээсээ. Биш мөгөдөө юу Яа би ер нь мөгөдөө юу гэж хэлэх юм бэ? Яасан үнэн ч ажилтдаг үү? Би бүр салганаад мөөг яах. Тэгэхээр одоо тэгээд юм нуруунд дээр л тогтчих штэ гэж хэлж радио чи. Тэгээ ер нь бол яа л да бие л өвдсөн гин да одоо өөрийгөө л өвтгий да. Ярьч болтгоо юм уу? Яриаггүй те би. Ярих завтал байсангүй. Одоо яг боддоор яа гэж боддоор өштэй зүгээр ингээд орж ирэл мөгийг ингээд цээжэр нь тэрэл өчтөр тасалсан шүү. Тэгээд дуусаа. Йоо миний тэр гэж дээ. миний орцны үдэн дээр халдарч удаад мөөгөр ярих мөч авир гоё яасан. Ингээд тэр чи авир хурдан үл ингээ өрнөд явчихж байгаа шүү дээ тий. Нүд ирэх Мөсөн дээр халдраад унлаа. Хүл эвгүй боллоо. Ахар сүүлний сонирн болчлоо. Тэгээд тэр хооронд чи түргэн мөргөнүүдаа тэгээд би түргэн эртэл ингээд тэнийг шиг газар хөвцсөн шүү дээ ингээ. Яг юу яасан л та? Google Map-аас харсан зүгээр л байсан. Уугаад явж исэн. Тэгээ би за төвөгдөө зайлаа. Ер нь бол зүгээр энэ ч нэг урдчил сэргийлэх байдлаа би хэлж байгаа шүү. Муу явж байгаа юм шүү. Ер нь бол хүн машин дайруулалтаа бас шууд босч болдгүй юм гэсэн. Манай их сургуулийн багш нөө сургууль руугаа явж би угаасаа болж чадахгүй байсан. Ингээд нэг инээд чүрээд байгаа юм шиг уйл гаадж байгаа юм шиг амар сонирн болоод тэгэл эн чин тэр хооронд дөргөн мөргөндөө тэгээ би ингээд гэрээсээ гардаг цагтаа гарцсан. Тэгээ ингээд цаг гарсан чинь 10 төгцөн. Тэгэл сандраал ингээд мөрөс мөг намайг яасан амар тулгаж хилтийн гэж авдیں۔ Би одоо тэгээ тэр хооронд яг яах ч өстэй байсан тий. Үйл явдлууд шууд ярих хэрэгтэй шүү дээ. Шүлжүүгээ өнөөдөр би шүлжүүж магадгүй байх шүү. Тэгэхгүй юу хатраа унчлаа. Би урьдчилаа хилээ үстэй. Хараа сая номын бүтэн өдөр ажиллаад тасалчаад тэрнийхээ шалтгааныг машин дайруулаа шууд босч болдгоо гэсэн. Зам дээр өгсөн хөдөлгөөн гэж болохгүй заяа. Тэгээ өвөл машин дайруулах хамгийн осолтой. Зам дээр тэгээ унтаад ах юм уу? Тэгээд чи утсаар ярихгүй яасан гэсэн чи утсаар ярих чи бас огцом хөдөлгөөн шүү дээ. Яг үнэ. Ер нь бол тийм шүү. Тэгээ би өөртөө ингээд жоохон өндийгээд нүний юм орсны шатны нэг гიშгүүрийг ингээд наалцсан заяа. Гараараа ингээд тоглолцсон заяа. Тэгээ ингээд хөвчөн. Тэгээд хүмүүс ингээд угаасаа намайг хэрвээ би ингээд нэг жоохон нэг юм мяа хувцтай мяагаар байсан бол нэг тасарсан гарал байна гэж бодох л яасан баг л та. Хашаа ингээд төсчгэр яахгүй шүү дээ. Тэгээд би босч чадахгүй юм чи яа тий. Тэгсэн чинь амар гоё заяа. Хүмүүс ингээд гараад ёо яасан бэ эсэм мөгөд харин халдраад унчлаа босч чадахгүй байна уу гэд босохгүй байлээ түшээд босгоод өгөө гэд. Тэгээ би за босхыг басъя гэд хоёр талаасаа түшүүлж байгаа. Тэгээд шатан дээр орсны шатан дээр сууж байгаа юм заяа. Ёо бүр илэг авчих гарч ирлээ шүү дээ. Урта батга тавьлаад бүгд. Ёо тэгээд бас ч гэж гайгүй шүү дээ. Тэгээ би түрүүнээр мангар хурдан гэмтэл ороод галсмас хөлнийхөө зургийг авахуулаа. Тэгээд 2 эфир л чамаар хөтлүүлээ өстэй тий. Тэгэл ирсэн шүү дээ. 92 тийм шүү дээ. 92 3 хөгжимдүүд сар алга болчихгүй юм. Гүү тэр хүлээ уулзсан. Сайхны юм ярьж штэ. Тэгээ чамаар хөгжимтүүд та сайн үл хөтлүүлсэн штэ. Хөглөөл нэвтрүүлэг. Тэгэл гимтлээс ирлээ гэсэн шал цогтуул ирсэн. Аргагүй хөлийг нэгээд битүү спиртээр ачдаг. Тэгээ айсаар дамжаад ариутгах ёстой гэдээсэн. Айсаар дамжаад. Тэгээд би 92 3 оны үед ингээд Оросд яг ингээд яг 8-д явж хахад
метронд яг тийм багийнууд хөвчидэг гэсэн шүү дээ. Зүгээр ингээд урдаа малгай тавиад унтчихийдэг. Тэгэл хажуугаар нь гарч байгаа хүмүүс ингээд 50 центмент копег мопег ч юм уу хийгдэх юм шиг байгаа. Тэгэл авраг унтчаад босоод ирэхэд нэг юм мөнгө босцсон байдаг. Тэгээд хөл нүцгэн гараад үүднээс нэг түүцнээс нэг юм авч уугаад буцаад малгайгаа тавиад унтаад. За номер тэгээд яа гинэ? Одоо тэг яах юм чи? Машин дайруулсан зам дээр хөвчээ. Хөвчээсэн тэгээд нэг сэрсэн чинь маргааш болчихжээ. Гэтэ манад байна штэ те яг ингэж ор сураггүй алга болж үтсэн түүхэндээ хоёр хүн байгаа штэ. Нэг нь инх болдах, нэг нь энэ хүн хажууд энэ бүртгийгээ сууж байна. Та бол амар тааburтай штэ. Та бүр 3 өдөр алга болсон штэ. 3 өдөр алга болсон штэ. 3 жилийн өмнөх хүн. Гэр нэг жилийн ган үзэгнээс хойш 3 өдөр алга болсон шүү та. Тэгсэн штэ. Тэглүү. Одоо ингээ 3 удаагийн юу байгаа. Тэглүү тэр чинь. Би бүр 3 өдөр үлээ. Бид нар бүр мөнгө цуглуулад авчихсан шүү дээ. Ажил явдал гарчлаа хөөх юм гэж мөнгөө цуглуулад төлөөлөд очсон ч өө харин үрцээс сууж ирсэн. Зүгээр хатогч. Би шодмын хордолд орсон шүү дээ. Мөгийг идэх мөнгө тэр шүү дээ. Ахын өстө шодмын хордолд ороод нэрнгээсээ би ерөөсөө тийм сүгэс шодмонд итгэдэггүй байсан. Тийм байдаг юм байна. Нэг хүүхнийг дагаад нөгөө гарч ирсэн шүү дээ. 3 шулам. Бид чиг гараа дамжуулаа явуулчих тийм байх. Амар 3 шулам. Сорж яваад ингээ өдөр явуулчих. Надад нэг чөтгөр торлогдсон бол 72 цаг тэгж алга болсон ингэж хэлж байсан. Үгүй чи яг тэгээ яг яадیں гэдэнгүүт эхний өдөр нь ингээд уугаад тэгээ маргааш нь ингээд цэргэнгүүтээ айгаад тэгэл дахиад уучдаг гэсэн. Одоо гэртээ очиод юу ч хэлнэ, ажил дээр очиж юу ч хэлнэ гэд. Тэгэл 72 цаг болдог гэж хэлсэн. Гөө зүгээр шулмын хордолд болд юм байна. Би нэг удаа би тэр нөгөө шулмтайгаа айгаа шууд угаачсан. би тэр юуг ерөөсөө 3 шулам байгаагүй. тэр гав үзгийн дараагаар 3 хоног гэж би ерөөсөө санахгүй шүү дээ. Би нэг удаа нэг бүр Golden Bridge тагт. Та өөрийгөө санахгүй зөв зөвөр маргааш нь 3 өдрийн дараа ажил дээр хэр төрөд ирсэн юм чи. Аманы мах чанаад. Тэгсэн дээ. Юу ч болоогүй шиг нүглээ намжлаад байгаа мó? Яг яагаад байгаа мэдгүй ээ. Тэгээд юу ч болоогүй юм шиг 72 цагийн дараа адууны мах чанцсан. Тэгвэл зайлвал өөрөө болохоор ингээ зүгээр л шууд хоноод маргааш нь зүгээр ажил дээр ирж гэж бодоод байна шүү дээ. Зөв зөвөр 3 хоног чинь 5 дахь өрөө хагасаа бүтэнсээ байгаагүй юм уу? Үгүй штэ Ажлын 3 өдөр. Ямар амар юм бэ? Яг бүр нэгтгэд яваал тэгээд 2 дахь 3 дахь. тэгэл та бид нар шууд адууны махаар дараал. Нэг удаа би юун дээр яг Golden Bridge тагт бол яг нэг тэгээ алга болсон байхгүй. Тэгээ 3 хоногийн дараа яг баг 3 жил 4 хоногийн дараа ирээд манай ерөнхий захирал чи яаж байгаа яг ингэ бүр таг алга болсон юм. Майкл Джексон нас ороод гэж хэлсэн юм уу? шүү дээ. Номболст сих адууны махач идээд. Нэрээ шулмд ийцэн хоо. Яг шулан байна. Йоо. За энэ санд асуулга надад ямар ч утгагүй юм дээ. За мэдгүй нэг ийм санд асуулга шүү. Та энэ дөрвөөс аль нь дээр вэ? Танд энэ дөрвөөс аль нь дээр вэ гинэ? Хогийн шүүр, шалны альчуур, угаалтуур 0 гинэ. За ямар ч байсан манайхан аль нэгийг нэгээ сонгос хийгээл байж байгаа гэж. Юу ч асууадаа мэдгүй. За ийм л санд асуулга байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар үений үр дүнтэй бэлтгэл Энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сурайтаагаар Энбэл глюкозамин хондроитын сульфат хамтран ажиллаж байна. За Энбэл глюкозамин хондроитын сульфат гэж энэ хоёр янз байгаа шүү. Нэг нь 90 номер 90 гээд 90 ширхэг шалгамалтай. Энэ бол өдөрт 2 удаа 45 хоногоор уух бэлтгэл. Нөгөөх нь болохоор номер 60 гээд өдөрт 2 удаа гэхдээ 30 хоног уудаг. Би гэхдээ ингэж ойлгосон шүү дээ. 60 нь бол арай их үйлчлэгээтэй юм байна. Өндөр тунтай юм байна. Тэгээд нөгөө нэг арай илүү өвдөд байгаа хүмүүс нь ууж байгаа болов уу гэж бодсон. 90 нь болохоор арай нөгөө нэг баг Бүр гэмтэл нэмтлийн үед. 90 үү? Урьдчилсан сэргийлэх маягтай арай баг тунтай удаан хугацаагаар ууж байгаа болов уу гэж бодсон. Яг тэгвэл энэ хоёр дахь дээр нь бол бүр 60-та дээр нь ингэж байгаа байхгүй. Өвдөгний үедний өвдөлт нь ачааллын үед буюу удаан алхах, зогсох, дасгал хийх үед нэмэгддэг, зогсож байгаа хөдлөх үед богино хугацаанд үений хөшинг илэрдэг. Үений өрөвслийн шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд илэрсэн
Өмнө нь өвдөгний үеэ гэмтэж байсан хүмүүс илэрхсэн байгаа байхгүй. Гэтэ тэр 60-таа ч гэсэндээ бас нэг спортыг ийм төлбөртэй нэг жижиг сажиг ясны сэрэгжилтийн үед бас хэрэгжилж болно гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө нөгөө одоо энэ өвдөг болон үе мөч чинь өвдөхөд одоо нас нэрээ юусаа хамаагүй болцсон юм бэлээ. Яг амьдралын хөвшил, идэж ууж байгаа хүнс тэгээд одоо дасгал хөдөлгөөн байнгын тогтмол хийж өгнө хийхгүй байна уу. Тэгвэл одоо дийлэн хүмүүс дандаа суугаа ажил хийж штэ. Нэг бол босоо гэдэг ч юм уу те. Яг нэг тийм одоо үе мөчөө бүрэн гүйцэд гой хөтлөсөн тийм эрүүл тогтмол амьдралтай цөөхөн байгаад байгаа. Тэгэхээр ингээд бид нэр суухад үе трах гэж дуурчлаа хэвэл тэр бараг ингээд ерөөхдөө тэр үеийн жоох ингээд өвдөхгөөд эхэлж байна гэдэг. Нэг 90-д яваад байсан нэг шкапа онгоодгоод ингэсэн кик гэж дуурсан чинь шкапа ингээд онгоодохгүйгээр суусан чи яг тэр дуу. Гэтэ тэр нөгөө хөдөлгөөнтэй гэдсэн хит хөдөлгөөнтэй буюу энэ фитнесээр хүн төмөр мөр өргөдөх хүмүүс энийг уут юм биш үү угаасаа. Тийм. Би тэдний чи амар гоо эрүүл байд юм гэж бодохгүй шүү дээ. Баян хөдөлж ийлэг. Тэр чинь нөгөө ачаалал аваад тий харин ч үе мөчөө юу арах хэрэгтэй гэдэг энийг ууж илээ. Гэхдээ хамгийн гол нь штэ тий би бол ингэж ойлгоод байгаа штэ би ч нөгөө эртийг нь уурж дуусгасан штэ. Нэг нь эртээ нэг нь 60-таа нь юугаар ялгаатай юм гэхэлэр нөгөөдг нь 45 хоног уу нөгөөдг нь 30 хоног л уух байхгүй юу. Энд чи өдрийн 2-оор ууж байгаа учраас тэгэхээр зүгээр ийм нөгөө одоо 45 хоног хэрэглэхгүй 60 хоног хэрэглэхгүй л гэдэгтэй байгаа юм болов гэж би ойлгосон штэ. Миний хувьд бол энэ дээр нэмэлтээр агуулгдсан MSM буюу органик хөхөр нь үений өрөвслийг бууруулж өвчин намдаа нь үений зөөлөн эд мөгөөр шүрмэс булчингийн сүдийг сэргэнэ. Яг одоо мөгийн саяны хэлж байгаа дээр би ингэж харсан. Ингээд нөгөө байнгын бэлтгэл хийгээд хөдөлгөөнтэй байгаа хүмүүс ингээд нэрнгэсээ юу бэртгэхгүй ингэх юм болов гэсэн чи бүр илүү бэртэх магадлал өндөртэй байдаг гэсэн. тийм штэ тийм. Ачаал өгч байгаа. Одоо бид нэр одоо би жишээлбэл ингээд хөл өгзөг хийсэн өдөр ингээ гойны дотор тал хийчлээ гэж бодоход тэгэл баг 3 өдөр тэр гойны дотор тал чинь 0 хөндөр байгаа штэ тий. Тэнгүү тэр чинь миний ингээд одоо өөхөн ингээд нөгөө нэг өөхөн даваргаа ингээд шахаад булчин түрээ симэрээд байгаа байхгүй ингээд симэрээд урагдалт явагдаад тийм хөдөлгөөнгүйсэн булчин өөхөн хөдөлгөөнгүйсэн булчин ингээд хөдөлгөөнд оруулаад ингээд хөдөлгөөд ирэхэд тэгэхээр ч одоо бид нар бол тэрийг буларна гэж ярьдаг штэ тий. Тэр яг энэ тохиолдолд энэ фитнесийн чинь байнга л тэр булчин ингэж ажиллаж байгаа учраас яг одоо энэ шүрмэс булчингийн эсүүдийг сэргээн гэдэг байгаа бас. Гэтэ тэр миний ярьсан хөдөлгөөн болохоор уг нь алхалт гүйлт мүлт байсан байхгүй юу. Тэгэхээр тэр бас орох юм уу? Орлоггүй тэгээ уулан дээрээс бууж байгаа хүмүүсийн хамгийн ачаал авдаг гэсэн өвдөгний нүд штэ. Одоо шатан дээрээс буухад тийм. Чиний ч өөх сэмэрнэ. Адилхан тий. За өөх бол шатдаг байгаа шүү. Булчингийн сэмэрлэлт ярьж байгаа шүү. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл энэ албан ёсных нэмж төлөөлөгч нараас 77-4 50-50 гэдэг утаснаас аваарай. 77-4 50-50 бүх химийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Nobel Mongolia гэж латинаар ч утсан болно, грилээр ч утсан болно. Сошиал хаягаар нь орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүнтэй бэлтгэл энбэлтамт хөдөлгөөний эрхчлөлтөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаар энбэл глутазамин хондроитин сульфат хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв хүүдий унтчих гэдэг сэдвээр ярилцаа. За мөөгийн чи амьдралдаа ажиллаа тасалж үзсэн үзээгүй шүү дээ. За одоо тэгвэл одоо ийм юм тохиолдвол яах вэ? Үзээгүй харин үзээгүй. Зүгээр эрт тардаг байсан. Ер нь бол бид нар харин хэлээд штэ танаас одоо яг энд сууж байгаа дөрөв хүнээс танаас бусд нь үзээгүй гэдэг баг чаа. Яагаад? Би зүүдэндээ тасалж ийсэн. Тоо ирч зөндөөл үзэж илээсэн л та. За зүгээр араа би өвчтөд зовлонтой болоод хилж мэлээл ингээд явдаг уснаас ор сураггүй тэгээ чойрч үзээгүй шүү дээ. Амьдралдаа үзээгүй. Чи чи нэг дархан руу явсан гэсэн шүү дээ. Дархан яваа тэгээ яасэ. Аавыг өвчтөд авах. Гэрлээ хайггүй гэрлээ хайцагч дархан явцсан гэд. Дарханд явж ийн гэсэн шүү дээ. Хизээ хэлээ. Юу вэ би тэгээд одоо тэрийг тэгээд ажил таслаад явцсан юм уу? За зүгээр агараа. Гэрлээ яг ийм юм хүн сандгүй ба. Харин өөр чи санахгүй юм байна тий. Би тэгээд ажил таслаад дархан явцсан юм уу хата? Би бүр эфир таслаад номлд гисэн шүү дээ. За энэ хоолоо шидсэн ч болоо шүү. Одоо нэмээ хэлцээ гэж авчи. Айгуу дархан явцсан байна. Яа би ястаа 8 жил ярьлахтаа ястаа хэл сураггүй алга болж ирсэн. 2 минут хоцроод ороод ирэхэд найл үзэр номын дархан явцсан гэсэн. Ийцэн үү? Үй намаа бүр энэ эфирт ороод заяа нийтлэл уншаад гараад ирэх хооронд гэрлэгч хүүхдийнхээ сургууль руу явцсан гэдэг офисер тийм юм шуум тараацсан сууж идэв шүү дээ. Тэр таны 3 хоног багч номил юу яа бүгдээрээ юуны нэг ажил явдлын мөнгө цуглуул гэсэн шүү дээ. Тэр чи анзаа хөөрөл ам ахын дуучих гэсэн шүү. Нүраа юу.
Йоо. За мөгийн чи тэгээд 1 хоног чойроод ирлээ. Тэгээ одоо яах юм? Захирлын өрөөнд дуудаглаа. Яв гэж хэлхий. Продюсер юм байж таслаад маслаад арайчтэй. Продюсерийн гэрч ажиллаж. Чи админы баг штэ. Админы баг штэ. Би өөртөө чөлөөгөө зөвшөөрчдөө шүү дээ. Тэгээ ер нь бол их тарж яваад идэв шүү. Продюсер чөлөө олгов зөвшөөрлөө. Ийм хүн яаж таслах вэ тийм үстэй. Яасан 2 өдөр хайцсан гэсэн. Чөлөөтэй байсан продюсер зөвшөөрсөн шүү. Би чамруу өчтөр орой залгаад өглөө банк орно гэж хэлээс тэр 7 минутын хоцролт тасаад өгөөч гэгээд хүсэлт явуулсан. Яагаад зөвшөөрөхгүй юм бэ? Чи өчтөр ороо ярьсан билүү? Ярьсан үстэй. Яг та нар бие биений рүү орой өчөө цагаад. Ямар тайвтай юм бэ? Би тэ муу яахаа гайхаж Нөгөө наач нэг юм дотоод журам байдаг та. Одоо ингээд гинтийн юм дээр чөлөө олохгүй шүү. Өмнөх өдрийн заавал хэлээрэй гэлээ. Тэгэл өмнөх өдөр нь хэлж дээ. Тэгвэл муу яах гинэт би тэдэн цагт очно шүү. Гэлээ тэ яах аргагүй өөртөө чөлөө өгөөд идэм бэ тэ. Өмнөх орой нөөртөө хэлсэн. Могийн чи маш тийм биш. За. Тэгэнгүүт манайха би гадар ажилтаа яваа шүү. Хэрэг гараад залгаарай. Өчтөр орой бороод хэлсэн. Би бүр яг бүр өөрлөгөө чөлөөний ус дотоос тэр яваад. Тэгээ өөрөө дэргээ хүлээж авдаг шүү. Йоо. Би үнээр амар утгагүй тийм өөрөөсөө чөлөө аваад тэгээ өөрөө чөлөөгөө өгөх юм. Ой тэ. Надад тэгтээ ингээд тэр чөлөөний ууц ингээд бичгээр амар инээдтэй санагдаад байна. Тэгсэн чинь би ингэсэн байхгүй юу? Яагаад тэгж штэ. Манай охин сургуульд орох гэсэн байхгүй юу? 3 жилийн өмнө тийм юм уу? Мөгийн ингээд амар уруу царайтай ингээд тарахгүй суугаад ийсэн. Яасан гэсэн чинь Параа нөгөө чөлөө зөвшөөрөхгүй байна. Ой өөрөө зөвшөөрч гэдэг байж. Тэгснэ. Сая зөвшөөрчих. Салатараа. За нэг тийм хувийн шалтгаан зүгээр ингээд хувийн шалтгаанаараа чөлөө өгөөч гэсэн чинь гэрлээ нөө 2 зүгээр бүтэн зохиолчдээ шүү дээ. Ой тийм үү? Зүгээр танад хоёр амирлыг хүүн Тэгчихстэй. Би тэгээ одоо гэдэг бид нар чинь нөгөө нэг гэрлээ чи гэж асуугаа сурцсан. Би нэг амар дэлгэнгүүвч. би нэг залуутай танилцаад. Тэгээд би айгуугаа дуртай юм шал. Нам унтчихээ. Цэцэгт мэдчихээ ирээд. Цэцэгт мэдчихээнийх нь үнэн бас бодууштай үн байгаамаа. Чи ч гэсэн залуу хүн ийм юм тохиолдож байсан байлгүй дээ мөнх бата. Арай л нөгөө залуутайгаа яасан тухай бичээгүй. Оо, хувийн шалтгааны улмаас чөлөө өгөх гэж болох байсан. За чи өөрөө хэлсэн шүү. Би тэгээд Одоо бид тээр дана тэгэн. Тэгээд одоо хувийн шалтгааны улмаас чөлөө өгнө үү? Юу л гэрээ уншиж сурах гэдэг шиг чинь бас энэ бас чөлөө бичиж сурах гэж Тэг чөлөөгөө бичиж сураагүй. Тэнгүүд хувийн шалтгаанаа тодруул гэж бичиж шít буцаагаад. Өнөөдрийн дугаарыг буцаага явуулчихна. Энэ дугаар дээр ингэж ярьшээ. Яна би бүр нэрээс баг үүлжүүлэр гэрээсээ тедэн цагт гарсан чинь тэгээд тэгсэн чинь тэгээд ингээд би замдаа цагдаа гар ороод гэсэн. Хамаг юма бичдэг шүү дээ. Хэрэгцээ залуу хүч би бүр ууралсан шүү дээ. Тэгснэ залуудаа ирээд нөгөө чи тэгээд гэж. Яг залуу яа. Тэгсэн чинь гайгүй айтайхан царайлаг цагтаа таардаг байхгүй юу? За. За. Улаанбаатар хотод 16 цаг 17 цаг 31 минут болсон байна. Санал асуулга өөрчлөгдөж орсон ингэн үү? Юу гэж орсон юм бол? За би энийг хараатгая заяа. Хамгийн ихтэй хэдэн цаг ажилласаа хоцсорч байсан бай гинэ. За. Аад нь 1 цаг. Бэд нь 5-аас дээш. Вэд нь талисан гин. Гээд нь би хоцордоггүй гэсэн байна. Манай чи минут нь 1000 төгрөг юм чи юу? 5 цагаас дээш бол асуусан юм шүү дээ. Шууд 60,000 штэ. Тийш дээ. Би бүр нөгөө яг 1 минут болсны маргааш нь хамгийн ихний даваа гарагт нь 45 минут хоцсон. Чи 45,000 юм уу? Тий, шууд 45,000. Та нар яг хамт олонцооны хэдэн төгрөг өгчөд юу гарах гэдэг та нар. Тэгээд 45,000 аргалуулах гэж орж ирсэн. Цэцэгт мэдчихээ явуулсан байсан. Оогүй. Тэгээ юу яах вэ? Яаж арах вэ? Би ярэ төлөх юм. Яа. За, Улаанбаатар хотод 17
7 цаг 32 минут болсон манай нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Ар жанжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгата жанжуулан дэмжээ ажиллаж байна. За хандгата жанжуулан аршааны их ундрагыг бохирдуулахгүй удаан хугацаанд онгон тагшин байдлаар нь хадгалах хойч үедээ өвлөлөн үлдээх үүднээс 2011 оноос ундрагыг онцгой хамгаалтанд авч хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэх болсон. Тэгэхээр та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндэд дэмжээрэй. Захиалгын утас нь 88-5 37 73 88-5 37 73. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Ар жанжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгата жанжуулан баярлаа. Йоо энэ ихний асуулт та 2 хав дав дамнаад явчлаа та анжгаа. За хурд Би хариулсан шүү дээ. юу ч хариулсан. Шууд би хорлол болсон гэд. Тэгж хэлэх юм уу? Тийм шүү дээ. За. Би одоо юу гэж хэлнэ? 3 шуламжтай бүр. За. Би ерөөсө тэрийг л хэрэглээ. Чи ч залуу хүн, би ч залуу хүн. Яагаад буудал дараад нам унтчихжээ. Тэгвэл Одоо тэгээд чиний Жаргаж яагаад ирсэн үү? Тий. Одоо тэгээ өөр юу гэх юм? тэгвэл буудлын руу чи залгаа гэрлээ гэж үг танаад унтсан юм уу л гин. Йой. Гэтэ унтсан байвал та өшөөх юм уу? Би залуу хүн биш. Яг прогийн сайн яг прогийн хариулт байсан. Тэгээ эцсийн бүрдэн байцаалт ингээд дуусаад те. За одоо л өршөөх гэж байгаа юм болов. Би залуу хүн биш. За тэгвэл юу яа л та? Би тэгвэл байгууллагынхаа хамгийн өндөр настай эмэгтэй хуваар даралт ихссэн л гэж хэлээ та. Тэгээд даралт ихсээ юу дээшээ доошоо хэлбэлзээд эн чинь Чи настай хүн биш. ядаргаатай юм бэ? Чамд алингаар нь хэлвэл яг гоё үнэнгээ хэлвэл юм гоё юм уу? Эсвэл худлаа юм яриул гоё юм уу? Яг би залуу хүн гэвэл та хүлээж авах юм уу? Би залуу хүн биш. Чиний дотор чи хайр бүгшээ имлэн байгаа. Тийм шүү дээ. Яг алтан цагсны эмгэн шиг дэвшээ бариад сууж. Йоо, миний дотор харин 25 та хүн байгаа шүү. Тэгвэл та залуугаар явъя, би даралтаар явъя. За тэгээ. За тэгээ. Ер нь бол би Чи тэгвэл тэгээд хэрвээ чи юм залуу хүний өвчин яриул ойлгоно. Тэг зүгээр унтаж чинь бол дотор. залуу хүний өвч. За. Халдварт дээр явчих. Гүштэй би абортонд орчих. Ямар авир юм ярьж байгаа. Яа. Чиний чих одоо ямар зүгэл хийсэх гэж өнөөдөр ийм юм. Нэг дор сонсож суудаг юм байна. Нэмцгийг саруулах чи. Миний хөө. Хүний хараатай. Миний хөө тэгж болохгүй. Намайг ер нь нэг яанад орж ирэхдээ бандад хэлдээ тавчаад орж ирж байна. Би арай хагасаар очиод орж ирдэ шүү дээ. За тэгвэл одоо дараагийнхаа асуулт руу орцгоё манайхаа. Дараагийн асуулт нь ингэж байна мөөгээ. За, хувийн шүүр хоёрыг хараад гэрээс зугтмаар санагдчихсан нь хамгийн залхуутай хийхээс зугтдаг гэрээ ажил чинь юу вэ гинэ? Сайн надаас асуусан шүү дээ түрүүнийхийг. Үгүй ш надаас эхэлсэн. Дөнгөж ихний асуултаа Ижил дөнгөж Тинтээс хоёртойгоо анжгаа хоорж ирэл ингэж яваад. муу их нэрээ залуу юм биш юм байна. Үтгэхгүй. Хувийн шүүр яасан. За тэр хувийн шүүрийг хайчихсан. Ер нь хамгийн залхуутай хийхээс зугтдаг гэрээ ажил чинь юу вэ гинэ? Хоол их шүү дээ. Хоол их үү? Хоол их чинь дотроо задраа шүү дээ. Гурил зуурах, элдэх, мэлдэх гэх. Бүгд нь. Ерөөсөө хоол их дургүй юу те? За. Мөөгийн анжгаа Гадаад шүү дээ. Шал угаах шүүртгэл хэвээр хамгийн новшин ажил. яагаад? Гэхдээ мэдгүй нэг л тийм ингээд нэг үр дүнгүй байх шиг санагдаад байдгийг. Хүшээ андаа цаан чинь нэг юм хөөрхөн бөөрийнхээ юм гарцсан шүү дээ. Харин Тэр одоо тэгээд тийм өөрөө яваад цэвэрлээл явж байна амар. Яалч байхгүй ингээд нэг ингээд орж ирээд би ч тэг ингээд нөгөө нэг гисэг ганцаараа уссан болохоор чи хаяа нэг ингээд орж ирээд ингээд нарны туяа муяанд харангууд арай л биш байна гэл тэгэл суугаад мөлхөөл угаагаал цэвэрлдэг штэ чаавс. Тэгээ одоо ч гайгуулсан. Ингээд ойрхон цэвэрлээд ахлаарч бас гайгүй л идэв. За миний хамгийн хийх дургүй ажил юм эндүүдэх. Бүр өстө нэр үстэй толгой ингээд шууд ардаад. Гэтэ би ер нь одоо хамгийн сүүл хизээ юм эндүүдс нь бол санахгүй байна. За их олон жил болж байгаа. Тэгээд юм эндүүдэх л өстө үнэхээр дургүй. Чи ер нь ингээд сасаад исэн чи бүгдэнд нь л дургуун байл та. Би угаасаа гэрээд дургүй гэж. Гэхдээ надаа аяг угаа хамгийн ядаргаатай байдаг. Аяг чинь ингээд хоол хийсээ дараа ингээд аяг ингээд юу зогсоо зэйгүү гардаг байхгүй юу? Тэгээ баг өдрийн хэд ч удаа аяг угаадаг юм. Аяг угаадаг машин авчаач. Харин тийм ээ. Уг шал угаах байсан тийм манайх шал угаасаа нөгөө машин авсан болохоор шал угаах амар болсон. Өдрийн Одоо аяг угаах нөгөө автомат машин авал яах вэ? Гэтэ намайг битгий даврал гэсэн л дээ одоо. Чи тэгж их идгээ болоо л доо. Өдрийн хэд аяг гардаг л. Чааш өдөрж үгүй идчих тийм үү? Би одоо аяг
жил болж байна. Өглөөний цай чи нэг ийм талах тэгээ нэг юу. Тэгэл бодчих. Танаач хааш өдөржингөө аяг гарна гэхэр ч одоо цайны газар биш үү? Хайруулын тавган дээрээс нийтэл буцаад хайруулын тавган идэл болчих. Хоёр жоохон хүүхдтэй байхаа тэр манай хоёр ч яадаг байхгүй юу? Зарим нэг идлээ дусангууд аяг юм болонгууд Ус өгнөдөг алгар утны дэвсгүй. Зүгээр тус юм нэг угч шиг юм ядгаар утаад 10 утад авч өгч байгаа тэгээ. Йоо, за. Тэгвэл дутаадаг ажлууд нь тэр хоёр таарсан уу те. За тэгвэл дараагийн асуулт Анжгаа. За. Хамгийн гошин шалтгаанаар ажил тасалж байсан түүх гэж байна. Айё. Тэр штэ нөө Майкл Джексон-аас бараад штэ тэр чинь. Яг гэж давж яриад байдээ. Яг тэр нөө нэг манай вакуум сургалт гарцсан. 2 газар вакуум сургалт гаргацсан. Бас л вакуум сургалтын үед чинь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр шөнийн аль ч цагт нэг эцэг эхчүүдийн хэрүүл гарч ирэх магадaltaй байдаг штэ. Тэгэл байжсэн чинь гинтл зүгээр аянга нэргэх шиг болсон Майкл Джексоноос орсон гэсэн. Манай хасарнагийн хэд нийлээл тэгэл 3 хоног гонигийг мартсан. Нэрнгээсээ Майкл Джексоныг нас барсны тэмдэглэсэн юм уу? Нэрнгээсээ тэгэл 3 хоног. Бараг имигнээд байгаа юм биш үү? Гонигаан дуустал савсан. За. Тэг гониг шин дууссан юм уу? Дуусаад ажил дээр очсон чинь хайцсан гэл тэнгууд нь би Майкл Джексон нас бараад тэгэл. Нэрнгээсээ юм биш үү те? За. Нэрнгээсээ. Чи яг таныг ойлгосноо тэр захирал. Гү тэгэл тийм мэтрэл хүүрийг ажилд авчиж байл гэж бодсон байлгүй гэхдээ тий. Йоо. За минийх одоо хамгийн хөвгөлтөө нь одоо ажлаа урт удаан тасалсан одоо тэр нөгөө нэг Чингисүүрээ дээр өдрөхнөд би санараа найзтайгаа яагаад гарцсан бэ гэж явж байгаа. Тэгээд оройнод гэмтлийн имлэгт очдөг. Хамгийн хөвгөлтөө бөгөөд эмгэнэлтэй 40 хоногийн таслалт юм да. Гэхдээ энийгээ хэлсэн те. Хүлээ хугалцах гэж чинь. Яг хагасанд бид нар мэдээл чи одоо нэг өдөр нэвтрүүлэг яах вүлээ гэж шууд гэж бодож байгаа юм чи. Би ингээд очдөг байхгүй. Эргээд очисон чинь зүгээр тас инээгээд гараад ирж байгаа. Би ч ууг ингээд нэг айгүй бас эмгэнэлтэй царайн дээрээ тавьсан байж байгаа шүү дээ. Найзаагаа ингээд хүнд гимтсэн байхад гэсэн чинь нөгөөд чинь яасан бас тас инээгээд нүр мөрөө будсан чинь. Гэтэ би тэр хөлөө хугасанд бол одоо ч итгэдэг шүү дээ. Йоо. Тэг муу яг хэрэгсэн. Яг хахгүй бид нар Би ч ходж чадсан шүү дээ. Мөөги номоо хосоо мега та дүр эргэж ирээс тээ тий. Йоо ч тийм амарын. Тэгэл одоо би худлаагаасаа тэнд хөлөө гибсээ тэр хэлсэн бол яг бид нарыг очих чинь нэг өнгөтнгээс эмчтэн 50,000 төгрөг өгснөө тий. Төрхөн зүүн надад шохоод Йоо 500 гэж таас арайч тий. Тэгээд шохон дээр нөгөө нэг хин шиг тий. Фрида байлоо нөгөө нэг хүүхэн шиг шохон дээр зураг зурцсан тэр. Фрида ч тэгсэн байдаг шүү дээ. Би хөл рүү нь харчаал тэгэл за л гэж бодсон. Йоо. саяхан шохоод ч тий. Тэгээд бас тийч мөө гинтэйгээр далимдуулаад скватерт байдаг их чинь бас ажилласаа чөлөө хөрөөдөрсөн байж байгаа. Наваг сагж байгаа. Гэр бүлээрээ тэгж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр ч уугаалаас гэсэн шүү дээ. Хүн чинь харин нэг юм хариу гэдэг би харин тэгж бодсон. Нэрээ нэг сар юу яавал нэг тиймэрхүү чөлөө мөлөө бол гоё юм байна гэж бодсон. Хөлөө гулчлаа гэдэг үү? Тэгээд дээр нь хугасан хөлөнд би харахгүй л явчих яах вэ? Хөлөө чи харах дотроо уурцаал гэсэн. Мөгийн дотор хугацаа байгаа. Нөгөө Тэгэхээр чи тэр чи бүр зөв юм билээ. Бүр яач итгэхээс өөр арга байна. тогшиж идэр те. Тэгээ харин тэгээ одоогийн гаднаас харах хөл зүгээрч дотроо төмөртэй байгаа л гэдэг. Мэдгүй. Хатаастай юу 9 хатаастай л байгаа гэдэг үү? Тэр аягүй зүгээр юм билээ шүү. Араа шидүүлдэ сорон тавьж шалгаж үзүүлээ. Йоо За тэр ажиллаж байгаа гэдэг. Өө за тэгээ. За Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар таныг сонсож байна гэсэн уриатгаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За интернет эмнэлгийн зүгээс хавдраар өвдсөн хүнд зориулаад тэдний гэр бүлийнхэн зориулаад мэдээлэл зөвлөгөө өгөх, сонирхсан асуултуудад нь хариулах 5 удаагийн үн төлбөргүй нээлттэй өдрөлгийг зохион байгуулж байгаа. Үүний 2 нь бол өнгөрцөн. Аха. За тэгэхээр одоо энэ 7 хоногийн баасан гараг буюу 2025 оны 4-р сарын 25-ны өдөр 15 цагаас хөх умаа үзүү өндгөвчний хорт авдрын оншилгоо эмчилгээ хяналт гэсэн ийм одоо сэдвээр шууд
өдөрлөг зохион болгоод байна. Тэгэхээр энэ юу нь яг яагаад ийм өдөрлөгөө зохион байгуулад байгаа юм бэ гэхээр штэ. Хавдраар онцлогдсон хүмүүс хаана одоо хандах юм те. За дараагийн шинжилгээ онцлогоо нь юу байх юм? Төлбөр мөнгө нь хэд болох юм? Ямар хоол идэж, ямар дэглэм барих юм гээд маш олон асуудал тухайн бүрэлдэхүүнд гарч ирдэг байхгүй одоо хавдар судлалын үндэснүүдээр ч юм уу интернет дээр ингээд одоо анжгаа хавдартай боллоо гэж бодоход ингээд анжгаагаас гадна нэг ер нь бол 2-3 дагаж явна нааш зэрэг лайдаа тэгээд тэр чинь ингээд ямар юм штэр хаана очих юу ямар шинжилгээ яахаа өгөө мэдгүй л ингээд баахан хүмүүс л яваад байна заяа. Тэгээд ингээд эмнэлгийн ачаалаа бүр илүү их нэмэгдүүлээд байдаг. Тийм учраас энэ ингээд хүмүүст ингээд гоё өдөрлөг зохион байгуулад хэрэгтэй мэдээллүүдийг өгөх гээд штэ тийм ээ. За 5 сарын 9-нд дараагийнх нь юм байна. 5 сарын 9-ний 15 цагаас уушиг голтын хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт. Энэ онцлогоо гэж байгаа юм чинь хүмүүс бас нэг ингээд би ер нь нэг жоохон эвгүй байгаад байгаа маа гэж сэжигтэй санагдсан хүмүүс очиж болох юм шүү. Үгүй. Онцлогоо гэсэн юм шүү тус. Ер нь бол 5 дахь өдөр болгон болоод байгаа юм байна. 4 сарын 25-ны 5 дахь өдөр тэгээд 5 сарын 9-ний 5 дахь өдөр 5 сарын 23-ны 5 дахь өдөр гээд 2-7 хоногт нэг удаа баасаа гарах. Өдөр 3 цагаас өн төлбөргүй. Та ямар нэгэн байдлаар одоо урьдсан сэргийлэх үзлэгт ороод ч юм уу дүүргийн эмнэлгээс ч юм уу эсвэл 3 дахь шатлын эмнэлэг бол хавдар судлалын үндэсний төвөөсөө ингээд аль үшээ та ингээд хавдартай юм шиг байр шүү. Нарийн мэрэгжлийн эмчэд хандаарай гэсэн хүмүүс л очно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг таныхыг одоо яг хэдгэр үе дээр нэг цогтой юм уу хорвоо юм гэдгийг ялгаж өгөх нь шүү дээ. За илүүд хөрөнгө мэдээлэл 77 техник 11 гэдэг утаснаас аваарай. 77 техник 11. За интернет хоспитал Монголиа гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар таныг сонсож байна гэсэн утгаар интернет эмнэлэг хамтран аялагч байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа зүйл яана хүүшээ унтчихжээ гэдэг зүйлээр ярилцаж байгаа. За одоо нэмээ хамгийн хошин шалганаар ажил тасалж байсан түүхээ. Би зөв тасалж байгаагүй л дээ. Гэхдээ ингэсэн ажилд ороод удаагүй байсан байхгүй юу? Тэгээд тэр чин туршилтын 3 сар дээр л явж ирсэн. Тэгээ нөгөө нэг автобус ингээ амар халтаргаанаас болоод удаа яваад болдгоо. Тэгээд гисэн чинь нэг 20 минут хоцорхоор байсан. Тэгээл би уцаа хачиж агаад за хоцорно гэдгээ мөөг яхад нэг хэлчихье даа гэж одоо залгсан байхгүй юу. Тэгээ би бүр хоцорж исэн юм байна. Тэгсэн чинь мөөг яах чамайг одоо ирэхгүй болохоор нь одоо тэр чигтээ ирэхгүй юм байх гэж бодсон шүү гэж авдгийг. Йоо залгаагүйсэн бод яг алуулах байсан билээ би бүр. Тэгээ тэр үед чи би нөө залгадаг өөр газар ингэж офс ажиллаж үзээгүй юм чинь тэр соёл мэдгүй штэ би. Тэгээд дараагийнх үнийг ботсон биш. Тэгээ бүр нэг залгасан бүр орсон штэ. Чи бүр. Дараагийн үнийг нөгөө хүн нь ирж байгаа те болсон гэсэ. Би төрүүлж ирсэн гэсэн. Тий. За. Мөөг. Би юу? Би өмнөх ажил дээр бол худлаа ирдэг байсан. Ихэнхдээ л хоолны ордлого олчлоо л гэдэг байсан. Ер нь хоол л доо. Төрлийн хоол. Ер нь хоолны ордлого олчлоо. Тэгээ манай захирал чи өөрөө инээгээд тэгээд угаасаа юу гэдэг л байсан л. Тэгээ уугаа тэгээ шаарддаг. Тэр төрлийн хоолны л хордлого штэ бас л адилхан. Миний нөгөө нэг квизтэй өрөө мөөгийн найз нь маргаар төргөн тусламжийн төв орно шүү гэдэгтэй л адилхан юм байна штэ. Биш. Өрхийн эмнэлэг орно шүү. Тэгээ өөр хороогүй юм уу? Ордгүй яах юм? Ордог өрхөө ороод тусалтаа суулчаад ирдэг байгаа шүү. Өрх ордгүй яах юм? Йоо. Заагүй найрлагч одоо санал асуулгынхаа дүн гаргаж өгөөрэй 46 олсон байна шүү. За тэр хооронд нь бүгдээрээ дахиад нэг асуултанд хариулж өгье заяа. За ингэсэн байна. Ер нь одоо аяг угаах ер нь тийм хэцүү ажил юм уу гинэ? Ой. За анжаа. Надад би хэлөө те. Яг дор нь угаач бол хэцүү биш. Одоо хоолой идэнгүүтээ газ ингээд угаахад тавьчвал хэцүү биш. Овоолчих юм бол хэцүү. Хатчихдээ штэ бас. Тий. Гэтэ ядаж усыг тавьжуул гайгүй л дээ. Гэтэ ер нь тэгдэг байхгүй юу? Угаасаа ганц хоёр аяг байх юм бол дор нь зайлчин заяа. Тэгэл 3 дахь 4 дахьоос нэглүүлээл овоолчдаг байхгүй. За нэг хүмүүс угаая. Тэгээ бүр ингэж амар овоолч. Хоол их иддэг хүнд бол хэцүү. Аяг гаргаж идэг. Манай хоёр хүүхэд их аяг заваалдаг аа. Хүүхдүүд идээд юу шалах вэ? Хүүхдүүдэд зэрэгцээ тэр ээж л билээ иддэг баг. Йоо. хүмүүс яг өөрсдийнхээ аягийг эдснээ угаадаг болчвол айгүй амархан. Гэхдээ баг иддэг хүнд ер нь аяг угаахныг асуудал байхгүй шүү дээ. Тэгээ өдөрт нэг л аяг гарна шүү дээ. Өдрийн 4-5-аар нь идээд идэх хүнд бол 4-5 аяг. Тэгэл тэр чиг овроод өдрийн нэг аяг гэхэр чи хаашаа өглөөний аягаа угаахгүй жоод өдөр идээд өдрийн аягийг угаахгүй жоод орой идэх юм уу? Өглөө чинь аяганд чам шиг өдрийн 5 хоол хийж идэхгүй шүү. Өглөө чи цай уудаг хүн. Чи өглөө бууз идэх.
Ууц тэгээ ард талаас нь шаарсан байна шүү. За анжгаад айгуу бах. Харин тийм шүү дээ. Ингээд зүгээр өөрөөсөө яг өөрийнхөө эзэн аягийг угаачвал амархан. Өглөөний цайны аяг маяг чиг усаар зайлал болоо үст. Тий. За санаа сулганд хариулцгаа. Чам шиг бүр ингээ эзэн аяг нь хатаад ингээ. Хамгийн ихтэй хэдэн цаг арилаасаа хоцорч байсан бэ гинэ. Ад нь 1 цаг, бэд нь 5-аас дээш, бэд нь талисан, гэд нь би хоцордгоо гинэ. За би одоо тийм амар 1 цаг магаар хоцорч үзээгүй шүү дээ. Энд чамаар амар цагаар битцсэн юм Та бэ. зүгээр чөлөөгөө хоцролт гэж бодчихооч тээ. Тийм үү? Тий. Тэгвэл тэгэл 1 цаг. Түгэлдэг гэрлээс замбраа. Хурд. За би 1 цагийг авлаа. 1 цагийг авлаа. За. Би харин хамгийн их маань 45 минут. 45 минут бүр яхаар гоцорч байсан. Хүшээ эн чин 5-аас дээш талисан би хоцордгоо гэдэг шүү дээ. Мөгээ. Би юу? Би Сард байлгүй дээ. саяны хоцролтон дээр би чинь хэдийг өглөө 45 явах. 45 явах. 45 минут. Тэг ингээд олон хоног ороо л доо. Сард 45. Би бүр нэг дор штэ. Нэг дор 45 минут хоцорсон шүү. Би угаасаа одоо энэ сард л нэг 8 минутын сая нэг балаа хараал ицсэн баасан гар хин нэг ажлын үүдэнд болдог бужигнаас болоод 8 минут хоцорсон байдаг. Тэрний 8000 төгрөг өгөх юм байна би. Би нэг удаа хамгийн амар нь 10 минут хоцроо тэгээд ер нь бол шууд ажлаас халагдъя л гэж бодчихсон. Ингэж ажиллаад явахгүй байж. Ингэж улсын ажил. Ингэж ард түмнийг хохироогоод яваа. За. Санаа суулгын дуун гарсан байна. Энийх дөрөв штэ. Би хоцор. Таны 3 хоногт хаа. Би хоцоргүй гинэ. За гэтээ одоо энэ жилийн үед бол үнэ. Анжаарч 15 цагт ажилдаа ирж байгаа хүн одоо хоцорлоо юу? Үгүй хэрэг хоочрдгүйгээл өмнөх нь яриа л та. Хэрвээ хоцорхоор шууд асалч надад. Тэгээд зүйтэй сэв үдээгээд Хоёроо шууд уцaalслаад алга. Йоо. За хамгийн ихтэй хэдэн цаг арилаасаа хоцорч байсан бэ? Ад нь 1 цаг гэдэг дээр номер чи энэ дээр орсон билүү? Тэг нэг цаг дээр орсон. За битээр ороод 30 чи бас орж байгаа юм мөөгээ? Тэг 45 минут гэсэн. За энэ 1 цаг дотор л оруулах юм байна. 39 заяа. 39 хүн буюу 26%. 5-аас дээш гэдэг дээр 4 хүн буюу 3%. Талисан гэдэг дээр 17 хүн буюу 13%. За би хоцордоггүй гэдэг дээр ажгаадаа нийлээд 180 хүн буюу 58%. Манай лайвыг одоо 691 хүн үзэж байна. За ингээд 180 хүн 58%-аар би хоцордгоо гэж попорцгоосон байна. тийм ээ. Хоцордгүй шууд Тасалдаг. Тийм ээ. Шууд тасал. Би хоцордгоо шууд тасал. Наад чинь шал өөр хоёр үг шүү. Йоо. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 21-ний даваа гарагийн Яна нэвтрүүлэг радион 3-р студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүндээ бэлмэл энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаагаар энбэл глюкозамин хондроитин сульфат за мөн таныг сонсож байна гэх сураатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3